Ажил хөдөлмөрийн ам чимд мөнгөний үнцнийг бүр багаасаа мэдэрчихсэн энэ хөдөлмөр чимэгтэйг наран гэрэл гэдэг 16 настай жаахан охин шүнжин сууж тарван малгай оёод ойсон малгайгаа зархаар наран тул зах руу ихгүй дэвэж 2 ч удаа хацраа хөлдөөсөн түүхтэй гэд өнөөдөр яриад инээж байсан. Тарван малгай хийх тийм амар зүйл биш. Гэтэл одоо үе тэнгийнхнээс их санаа зовдөг малгай хийж зардгаа нуудаг. Одоо одоход тэр өнгө будаг болсон гар хуруунаасаа ичиж нэрлэгдэг хүүхдийн зам байсан болов уу гэд ярьж байсан. За өнөөдөр ингээд 30 гаруй жил ингээд малгай хийсээр энэ амьдралаа өнгөтэй өөдтэй дутах гажих зүйлгүй сайхан авч явж байна. Энэ бол хүний одоо сурсан эрдэмийн ач тус юм гэд ярьсан. Түүний ани Эрдэнэбаатар гэдэг мөн 16 7 настайдаа хоёлаа гэр бүл болоод хамтдаа малгай хийгээд энэ амьдралаа цогцлооч. Анх тарган малгай хийж зарж байсан хоёр маань өнөөдөр таны харж байгаа энэ сайхан малгаануудыг төрөл бүрээр нь язар нь урлаж байна. За одоо эрэгтэй ноён малгай, ловоос, дөрвөн талт малгай, буудаггүй, кепкэн загвар, за мөн ингээл булгах суусар халиу элбэх гээд янз янзын малгаанууд байна. Тэгээ үйлчлүүлэгч маш олон байсан. Хамгийн гол нь хүний мөнгө хайран штэ. Хүмүүс энэ жил нэг малгайгаас сэлж хамсан гэж бодож төлөвлөж ирнэ. Зарим нь одоо болох бодож ирнэ, зарим нь суусар бодож ирнэ. Тэр болгон санснаар нь өөртөө тохирохгүй зохиохгүй би тэр үед нь сайхан ярилцаад царай төрхөнд нь насанд нь тохируулаад хамгийн сайхан сонголтыг хийгээд буцаахан чухал юм аа. За ашгаа бас шууд бодож болохгүй. Хүний сэтгэлийг, хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэд одоо наран гэрэл гэдэг энэ хүн ярьж байсан. Үнэхээр сэтгэлтэй юм да гэж бодож байлаа. Сонирхуулахад Сума бүхийн 74 дахь Хикосоно хойшоороо бимсрэн саяхан ерөнхийлөгчийн зарилгаар одоо төрийн ордноос шагнал гаргахдаа их гоё малгай дийлний тэр ханцын өмссөн байсан те тэр хүний гоёлыг хүмүүс магтаад исэн. Энэ гоёлыг нь одоо энэ наран гэрэлэгч сэтгэлээ шингээж уралсан юм бэлээ. Одоо сар шин болох гэж хүмүүс гоёлоо бэлдэх гэж байгаа. Тэгээд хаяг хааны бие, утас хааны биег асуугаад идэг. За тэгвэл энэ тарагдж байна. Таран малгай хийхэд бол маш их ачаалттай байдаг. Одоо хамгийн эхлээд одоо малгай хийдэг хүмүүс бол бараг мэдчихэж байгаа да. Хамгийн эхлээд арьсаа уугаан, за тэгээд арьсаа яг гар аргаа бүр ингэж өөрсдөө нухаж илддэг байсан. Тэгээд арьсаа угаасныхаа дараа нөгөө арьсаа будганд оруулдаг. Тэгээ будганд оруулаад будгаа угаах оронд гар маань ингээд битүү хар болчдөг байсан. Тухайн үед би тэрнээс л айгүй хичдэг байсан. Ерөөсөө малгай хийдэг гэдгээс хүн болгоноос нуудаг, хар гарнаас айгүй хичдэг байсан. Одоо ингээд бодоод тахад бол тэр бол өстой миний амьдралыг босгосон хамгийн гоё үе юм шиг надад санагддаг. Ингээ бүх амьдрал залуу нас бүх зүйлээ би зориулсан байдаг. Тэгээд одоо бол малгай сурсандаа үнэхээр их баярлж байна. Маш олон хүмүүсийн одоо яг тэргүүн дээр одоо тавьдаг одоо хайрлж хүндэлдэг малгай хийж сурсандаа үнэхээр баяртай байна.